За сайн байцгаана уу үзэгчдээ Дагин channel нь өнөөдрийнхөө уншлагаар та бүхэнтэйгээ тэр хүн таныг юу гэж бодож байна вэ гэсэн хайрын уншлага хийх болно. За тэгэд энэхүү уншлагын нэмэлттэй илүү бас дэлгэрүүлж харж өгнө гэсэн. За эхний 1-р группийн маань болохоор Magician хүзрийг сонгоно. За сайн хараад байгаарай. За ийм хөрхөн туулаатай хүзэр сонгоно. За 2-р группийн маань болохоор энэ Moon хүзрийг сонгоно. Ийм гоё сартай хүзрийг сонгоно. За манай 3-р группийн маань болохоор энэ World хүзрийг сонгоно. Ийм охинтой те Alice-тэй хүзрийг сонгох нэ. За тэгээд та бүхэн харж байгаад өөрт нь хамгийн их таалагдж байгаа, татагдж байгаа хүзрөө сонгоод тэг бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу манай 1-р группийн маань Навтай Марил. За та бүхэн маань энэ Magician үзрийг сонгосон. За тэгээд энэхүү үзрийг ер нь ингээ харахтаа би болохоор ингэж бодсон. Та хоёрын дунд одоо юу ч болсон бэ? Ямар ч одоо үйл ойлголцол эсвэл одоо харилцаа нь гой сайхан байгаад байж болно. Эсвэл тэ сөрөг зүйл харилцаанд нь байж болно. Гэхдээ хамгийн гол нь энэ харилцаанд маш их одоо тийм боломж байгаа гэдгийг харуулад байгаа юм болов уу гэж бол харсан Magician үзэр. Тэгэхээр та хоёрын хувьд одоо үйл ойлголцол байлаа ч гэсэн те сал сарнзан байлаа ч гэсэн эргээд нийлэх боломж эсвэл одоо нэгэнтэйгээ ойлголцох боломж байгаа байж болохоор бол харагдаж байна. За тэгээ хэдүүлээ одоо юу яа? Та хоёрын ерөнхий одоогийн чинь энергийн үзье. Харилцааных нь ерөнхий энерги нь юу нь ямар байгаа юм бэ? Та хоёрын одоогийн байдал ямар байна вэ гэдгийг нийтлээ үзцгээе. За одоо хэдүүлээ манай 1-р группийнхны үзүүлж би харилцаа тийм ээ үзүүлж би хүнтэйгээ харилцаа нь ямар байгаа вэ хэлж өгөөч. Манай 1-р группийнхан үзүүлж би хүнтэйгээ харилцаа нь ямар байгаа вэ? За Knight of Cups. Урваарсан. За Page of Cups-ыг тодруулчихъя. 2 of Cups. За энэ одоо сонголтоос ингээд харахад одоо энэ үзрүүдийг ингээд уншихад манай 1-р группийнхны хувьд ер нь бол жоохон гонигтай байгаа, сэтгэл санаа хэцүү байгаа энерги бол гарч ирж байна. Тэгэхээр угаасаа та хоёрын дундын энергийг үнсэн учраас та хоёрын ерөнхий харилцаа бол жоохон асуудалтай байна гэж бол харагдаж байна. Яагаад ч юм бэ? Айгуу тийм гонигтай энерги мэдрэгдэж байна. Одоо энэ үзрүүдийг уншихаар надад айгуу тийм гонигтай мэдрэмж шууд орж ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө та хоёрын хувьд нэгэндээ маш их тийм дотроо хайртай хүмүүс мөртлөө гадна талаа ингээд илэрхийлж чадаагүй эсвэл өөртөө итгэлгүйгээсээ болоод эсвэл одоо урам хугаралттай энэ харилцаанд чинь янз бүрийн асуудал тохиолдсон учраас та хоёр ил гаргаж бүр ингээд чадахгүй дотроо айгу нуугаад хадгалаад гонигтай явж байгаа хүмүүс маань юм болов гэж бол уншигдэж байна. За тэгээд энэ дээр бас Ace of Pentacles бүр гарч ирж байна л да. Ер нь бол та хоёрын хувьд ингээд боломж айгу байсан гэж бол уншигдэж байна. Одоо энэ ихэнх тохиолдолд нэлийн юм салцсан хүмүүсийг уншаад байна гэж ойлгож байна. Эсвэл одоо төр хугацаанд маргалцсан муудсан байгаа тий. За эсвэл ингээм хамт байгаа ч гэсэндээ энийг ерөөсөө тэгж одоо ойлгохгүй байгаа. Энэ харилцаа ингээд цаашаа явахгүй бас нэлийн мэддэхгүй байгаа ч юм уу. Харилцааны нэлийн асуудалтай байгаа хүмүүсээ гэж бол уншигдэж байна. За тэгээд Ace of Pentacles бураарсан учраас миний бол харж байгаа та хоёрын хувьд ингээд энэ харилцааг айгүй тийж гүнзгийрүүлээд ингээд чин сэтгэлээ дагаад тий би бидэд маш их хайртай байгаад байгаа учраас ингээд энэ харилцаа ингээд бол бүтэх хүртэл ингээд явна гэхээр саад бол байгаа гэж бол харагдаад байна. Тэгэхээр та хоёр ингээд боломжийг өрөөсөө хараахан ашиглаж чадаагүй. Боломж байсан ч гэсэндээ өөр ямар нэгэн асуудлаас болоод тий хамтдаа байх боломжгүй болсон эсвэл одоо хамтдаа байхад хэцүү болчиход байгаа. Ийм хүмүүс маань байна гэж бол уншигдаж байна. За тэгээд ерөнхийдөө энэ чинь одоо уншлагынхаа energy check-ийг бол хийчлээ гэсэн үг те. За одоо хэдүүлээ юу яа энэ
одоо та хоёрын нөхцөл байдал эндээ таарж байгаа л үргэлжлүүлээд үзээрэй. За тэгэхээр ер нь бол жоохон хэцүү нэрхтэй наа тий. Та ингээд одоо ингээ хостойгоо байгаа ч гэсэндээ одоо байгаа хүмүүс нь жижиж болно. Эсвэл бүр ингээ салсан байгаа хүмүүс жижиж болно. Айгүй хайртай мөрчлөө айгүй ганцаардаад байгаа энерги бол гарч ирж байна таны зүгээс. Илүү эмхтэй талч гэдэг юм уу те? Бас байж болно. Eight of Cups. Энд дэр эмхтэй цохоогоо ширээс. Тийч хараад байна. Тэгэхээр за эрэгтэй хүмүүс маань үзчихэж болно те. Тэгэхээр энэ харилцаанд айгүй жоохон ганцаардаж байна. Ингээ айгүй хайртай мөртлөө яг тэр хайрыг айгүй тэгж хүсэн шигээ мэдэрч авч чадахгүй байгаа. Ийм харилцаа наа гэж бол айгүй тодорхой уншигдаж байна. За одоо хэдүүлээ юу яа? Таныг юу гэж бодож ийн вэ гэдгийг хэлээ үзье. Үндсэн сэдв рүү орцгоё. За шууд ирэхчлээ авчи. Айгу сөрөг үзэр гарч ирлээ. За. Манай 1-р группийн үзүүлж буй хүн нь манай 1-р группийнхнийг юу гэж харж байна вэ? Moving on. Амар ойлгомжтой гарч ирж байна. За, манай 1-р группийнхний үзүүлж буй хүн нь манай 1-р группийнхнийг юу гэж харж байна? За ер нь бол айгүй тодорхой бол гарч ирж байна. Таныг ер нь штэ тий. Өөрөөс нь явцсан л гэж бол харж байна. Тэгээд энэ дээр айгүй тийм таныг өөрөөс нь явж байна. Тий ингээд аз жаргалтай байна. Ганцаараа айгүй тэгэж өөрийнхөө амьдарч гин гэж бол харж байна. Тэгэхээр энэ дээр ялангуяа айгүй тийм салцсан хүмүүс маань байгаа бол тий. Таныг ер нь өөрийг нь нэлээд мартцсан байна гэж бол харж байна. Тэгээд таныг айгүй тэгж одоо өөрт нь хулаа ирсэн гэж бас харж байгаа гэж болно. Яг юм чин сэтгэлээсээ өөрт нь хандаагүй тий. Та ингээд айгүй тэгж өөрийнхөө одоо чин сэтгэлийг өөрөөс нь нэлээд нуусан байна гэж бол энэ хүн харж байна. Тэгээд тантай бас байх хугацаандаа гэдэг юм уу одоо энэ салах хүртлээ энэ хүн танаас бас сүрэг зүйлсийг бас нэлээд мэдэрсэн байж болохоор байна. Тэгэхээр дандаа нэг юм юу гэдгийг таарамжгүй, зохицолгүй тий хоорондоо муудалцсан, маргалцсан иймэрхүү зүйл тоош нэлээд байсан болов уу гэж бол харагдахаар байна. Тэгэхээр та хоёрын дунд бол нэлээд асуудал байсан байна. Тий би бол айгүй тодорхой ингэж бол хараад байна. Тэгээд энэ хүн таныг аль болох одоо хөнгөн жаргалтай авах гэж хичээж байгаа тий. Найзуудтайгаа гарч ирээд одоо өөрийнхөө хүсний хийгээ явж байгаа гэж бас харж байна. Гэтэ одоо юу гэдэг юм бэ? Энэ хүн ийм байна л да. Одоо ингэ таны гадна байлаас чинь гоё аз жаргалтай байгааг чинь хараад ижиж болно тий. Таны одоо ийм сошиал медиаг чинь дагдаг ч юм уу одоо столк хийдэг мэдэг гэж болохоор харагдаж байна. Тэгээд ингээд та болохоор ингээл энэ хүнийхээ нүдэнд одоо юу гэдэг өөр хүмүүсийн нүдэнд ч гэдэг юм уу айгуу тэгж муун хийцэн асуудлуудаа зэгцэлсэн тийм энэ үнийг мартцсан юм шиг ингэж харуулах гэж айгуу хичээгээд энэ төр байгаах чинь бас мэдчихэж болохоор энэ гэхдээ яг нөгөө талдаа энэ хүний яг юу мэдэрч байгаа вэ гэдг нь айгуу чухал бол эндээс харагдаад байна. Таныг бол тэгтлээ өрөөс нь яваад эдгэрсэн гэж бол энэ хүн харахгүй байна. Яг таны тэр асуудлуудыг гэдэг юм уу энэ харилцаанд босон зүйлсийг энэ хүн бол айгуу сайн харж мэдж байгаа гэсэн юм бол харагдаж байна. За тэгээ илүү тодруулъя. Илүү хэдүүлээ таны талаар юу гэж бодож байгааг нь тодруулж үзье. За манай 1-р группийнхний үзүүлж байгаа хүн нь манай 1-р группийнхнийг
Юу гэж бодож байна вэ? Хэлбэггүй. Five of Pentacles. Queen of Wands. За манай нэг дөр гүр гарах юм хэлж байгаа нь манай нэг дөр гүр. Page of Wands. Empress. Wow. Одоо яг сэтгэлийнх нь зүйлс бол гарч ирж байна. Magician. Дахиад Magician үзэр ирэглээ. За тэгэхээр ерөнхийдөө энэ хүний одоо таны талаар юу гэж бодож байгаа вэ гэдэг айгүй тийм таныг айгүй үнэлж хайрладаг гэх юм уу? Эсвэл та өөрөө айгүй тэгж өөрийнхөө одоо байгаа байдлаа айгүй тэгж өөрчилж чадж байгаа. Энэгээр чинь айгүй барахж байгаа ийм энерги бол гарч ирж байна. Та өөртөө өөртөө ер нь бол маш их цагийг гаргаж байна гэж бол энэ хүн харж байна. Та өөрийгөө хайрлаж байна, өөрийгөө хүндэлж байна, өөрийнхөө юу хийх, юуг одоо бүтээх ёстой юм те тэр бүхнийгаа хийгээ явж байгаа, чадж байгаа. Амьдралд ингээд айгүй тийм лаг байгаа гэж бол энэ хүн чинь хараад байна. Тэгээд таныг ингээд өсч хөгжиж байгаа, илүү одоо өөртөө ихтэй болж байгаа, илүү үзэсгэлэнтэй болж байгаа ч гэдэг юм уу. Ийм зүйлийг ч үнэхээр одоо харж ийн гэж бол харагдаж байна. Гэтэ яг ингээд юу байна л да одоо үл тоогцсон юм шиг мэдрэмж гэдэг юм уу? Five of Pentacles гарч ирж байна. Тэгэхээр танд айгуу тийж хаягдсан юм шиг те. Танд айгуу орхигдсан юм шиг бол мэдрэмж аваад байна. Гэсэн үг. Тэгэхээр ингээд та илүү нөгөө мовон хийгээд чадаад байна те. Илүү яваад байна. Өөр жишээ ингээд яваад байгаа ч юм уу эсвэл одоо өөрийнхөө яг хүссэн зүйлээ хийгээд чадаад мундаг байгаад байгааг чинь харснаа ингээд надгүй илүү жаргалтай байгаа мэн. Надгүй илүү сайхан явж болж байгаа мэн тий. Гэт яг нэг юм орхигдсон мэдрэмж гарч ирж байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд бол манай ялангуяа эмэгтэйчүүд үзэж байгаа л дээ. Ихэнх нь угаас эмэгтэйчүүд үздэг. Гэтэ яг амар хөөрхөн манай эрэгтэйчүүд бас байгаа шүү гэж бичсэн байсан. Энэ дээр яг ингээд Empress үзэр гарч ирсэн учраас мөн Queen of Wands гарч ирсэн учраас энэ бол харж байгаа манай эмэгтэйчүүд илүү тэгж одоо эмэгтэйлэг энерги авраага сэргээж байгаа. Өөрийнхөө төлөө маш их одоо тэгж хичээж байгаа, өөрийгөө хөгжүүлж байгаа, хайрлаж байгаа, өөртөө ихтэй болж байгаа, өөрийгөө сонгож байгаа тий. Ийм байдалтай байгаад нь бол үнэхээр баярлж байна. Энэ хүзрүүдээс ингээ харах юм бол та хэдийн маань энерги бол маш гоё юм гэж бол харагдаж байна. Тэгээд энэ хүн чинь таныг бол үнэхээр одоо холоос таны сайн сайхныг ингээд ажаад хараад үнэхээр мундаг юм аа чадж байна тий. Ас жаргал хүсье да ийм угаасаа мундаг штэ. Миний хайрлж исэн хүн тий, миний хайртай хүн сайн шүү одоо мундаг шүү гэж бодож байгаа. Ийм энерги бол гарч ирж байна. Тэгэхээр таныг энэ хүн бол илүү сансан хүмүүсийн маань хувьд бол энэ хүн таныг мартаагүй, энэ хүн таныг айгүй их одоо харж боддог. Таны одоо сошиал медиа энэ зүйлүүдийг чинь одоо юу гэдгийг тантай холбогдож болох те таныг ингээд юу хийж байгааг харж болох тэр бүх шугамар нь бол энэ хүн таныг холоос ажиглаж байгаа, мэдж байгаа, харж байгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр бүр ингээ холбоо ярилцаа тасарсан хүмүүсийн хувьд те таныг юу ингэж сонирхож байна уу? Таныг ингэж бодож байна уу гэж одоо та гайхаж байгаа бол энэ хүн таныг аль хэдийн одоо харсаар байгаа тий. Таны юу хийж байгаа амьдралдаа ингээд ямар байдалтай байгаа юм те. Хэрхэн ас жаргалтай, хэрхэн хүснээ хийгээд, хэрхэн эмэгтэйлэг одоо үцгэлэнгоогоор одоо юу гэдгийг бэлхэж байгаа гэж гэдэг юм уу? Энэ хүн бол харж байна гэж бол харагдаж байна. Тэгээ танаар айгу тийм барах байгаа юм шиг бол мэдрэмж гэдэг юм уу? Ийм зүйл бол гарч байна. Тэгээ хэдийн ингээд одоо харилцаа чинь асуудалтай тий. Ийм байсан ч гэсэндээ та хоёр ингээд харилцаа хэцүү одоо худал хуурмаг эсвэл одоо үл ойлголцол өөртөө итгэлгүй байдал нэгэндээ айгуу чин сэтгэлтэй хайртай юм өртлөө одоо эгоогоос олоод те нэгээ хүлээн зөвшөөрөөгүй нэгэндээ бууж өгөөгүй гэдэг юм уу энэ бүх асуудал ингээд угаасаа түрүүчийн одоо үзэхэд бол гарч ирсэн шүү дээ те. Тэгэхээр энэ хүний хувьд бол тэр бүх зүйл бол
мэдээж хэрэг энэ асуудал энэ харилцаанд бол байсан гэдгийг бол харж байгаа. Гэхдээ таны яг ингээд одоо яг энэ харилцаанаас гадна тий таны яг ингээд байгаа байдлыг чинь гэдэг юм уу яг юу гэж бодож ийн гэх юм бол үнэхээр таныг бахархаж байна. Танаар бахархаж байгаа тий таныг гой сайхан амьдарч байгаа гэдэг чинь үнэхээр одоо баярлж байгаа ийм нэр бол гарч ирж байна. Тэгээд ер нь бол угаасаа Five of Pentacles гэсэн утга нь тийм бэ. Гэхдээ одоо энэ одоо тэр цонхны цаан дээр илүү одоо тийм аз жаргалтай гой сайхан ертөнц байгаа. Гэхдээ өөрөө болохоор энэ илүү хүүтэн одоо хэсэгт нь байгаа те гадаа байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр ингээд юм тусгаарлагдсан байна. Тэгэхээр та хоёрын хувьд ингээд хоёр өөр ертөнцид ингээд байгаа юм шиг тэгж бол харагдаж байна. Энэ үний хувьд өөрийнх нь байгаа ертөнц гэдэг юм өөрийнх нь байгаа амьдрал юу гонигтай хар бараан жоохон шаналтай тийм энэ харилцааны талаар гүн гүнзгий сэтгэлтэй одоо танд хаягдсан юм шиг хоцрогдсон юм шиг те ийм нэрэг бол мэдэрсээр байгаа. Гэхдээ ингээд таныг яг ингээд харах юм бол та илүү одоо энэ хүнгүүгээр аз жаргалтай те илүү одоо цэцгэлээд ингээд явж байгааг чинь хараад айгуу тийм баярлж байгаа. Яг ийм мессеж бол айгуу тодорхой гарч ирж байна. Тэгэхээр ингээд надгүй байсан ч гэсэн мундаг юм аа те. Би ингээд энэ хүнд одоо тохирохгүй гэж бас бодож иж болно нэг талаараа. Яг тэгэхээр энэ үний ертөнц айгуу хэцүү байна те. Нөгөө талдаа таны ертөнц маш аз жаргал гэрэлхийгээ сайн сайхнаар дүүрэн байгаа учраас танд одоо саад болохыг хүсэхгүй байгаа байж болно. Холоос ажиглаад. Тэгэхээр яг энэ үзрийг уншаад те мэдрэмж гэдэг юм л айгуу тэгж энэ хүн айгуу гонигтай байна гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр таны үзэл хүн бол тань тайртай. Таныг мартаагүй. Таныг одоо ч гэсэн бодож санаж холоос ажигладаг. Таныг айгуу дуурсдаг гэх юм уу? Ийм байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр айгуу тэгж soulmate бас хүмүүс маань ижиж болно те. За энэ анууд гэдэг юм уу? Тэр яг ингээд одоо бүтэмжтэй тэгээд яг ингээд болж бүтсэн за энэ анууд ч гэж байгаа те. Soulmate-үүд ч гэж байгаа. Тэгээд бас болж бүтээгүй soulmate-үүд ч гэж байгаах гэж бол боддог. Тэгэхээр хүнд ингээд зөндөө олон сонголт гэдэг юм уу? Яг заримд нь зөндөө гарч ирж болохоо заримд нь бол сарын ганц гэл сонголт бас байгаа тий. Тэгэхээр энэ үний хувьд бол таны аягүй тэгж дотроо аягүй хайрладаг хүн учраас танд үргэлж сайн сайхныг сандаг. Танд аягүй тэгж гой сайхан яваа чинь баярлж байгаа хүн учраас миний бол харж байгаа аягүй тийм эерэг сайн үлийн өрөөр өчрсөн илүү soulmate хүмүүс маань юм болов уу гэж бол харагдаж байна. За эсвэл ингээд та хоёрын хувьд бас нэлээд чаленж бас байсан гэж бол харагдсан те. Та хоёрын харилцаанд чинь нэлээд асуудлууд бол байсан те. Айгу хэцүү зүйлсийг ингээд туусан гэж бол гарч ирсэн. Тэгэхээр магадгүй twin flames-үүд маань бас байж болно те. Эрхэвчлүүд маань үдчихэж болно гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд хүн өөрийнхөө одоо харилцааг юу нь ямар вэ гэдгийг илүү нөгөө цаг хугацаа өнгөрөөд илүү одоо юмыг бас уншиж таньж мэдээд гэх юм мэдрэмжээ бас дагаад ингээд ирэхээрээ өөртөөхөө харилцаа гэсэн ямар харилцаа вэ те гэдгийг бас мэддэг болсон байдаг. Тэгээс зөндөө ингээд одоо юм сүнслэг контент те энэ таро эсвэл зөндөө хүмүүсийн одоо хийдэг бичлэгүүд одоо харилцааны те soulmate гэж юу юм, twin flames гэж юу вэ? Кармик хосууд гэж одоо ямар гэдгийм бэ те ямар мэдрэмж төрүүлдэг юу туулдгийг гэдэг юм. Энэ бүх зүйлийг бас уншиж мэдээ таад маань явж байгаа. Тэгэхээр та хэд юм маань бол өөртөө мэдрэмж мэднэ гэж бол хэлэхээр байна. Миний бол харж байгаагаар илүү twin flames болон soulmate харилцаа юм даа гэж бол харагдаж байна. Тэгэхээр twin flames харилцаас нэг талдаа ингээд нэгнийг ойлгохгүй одоо илүү нөгөө нэгдэж чадахгүй байвал айгуу тийм кармик буюу одоо айгуу хэцүү болж ирдэг, чаленж ихтэй, бүр зовлонтой илүү одоо бүр хамт хахад маш хэцүү одоо зүйлсийг мэдрүүлээд идэг. Тэгэхээр та бүгд маань одоо ямар категорид одоо энэ харилцаанд байдгийн бий гэдгээс өөртөө таньж мэдж байгаа хаа гэж бол бодож байна. За тэгээ ерөнхийн ингээд дүгнэж хэлэхэд бол
энэ хүн таныг аз жаргалтай л байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд яг одоо л таныг аз жаргалтай байгаад чинь маш их баярлаж байгаа. Ийм байна гэж бол харагдчих. Тэгэхээр ингээд тань айгуу тийг санаа зовдөг хүн байна гэж бол хэлэхээр байна. Тэгээд тийчээс үнэхээр ойр тийм гонхтой уншлага болон уншсангүй айгуу тийч хэцүү мэдрэгдээд байна. Тэгэхээр таныг бол маш их санаж байгаа хүн холоос айгуу сандаг хүний чинь тухай уншчихлаа гэж бол гарч ирж байна. Нилийн сүнслэг гүнзгий холбоо тэр урд наснуудаа хамтдаа л байсан хүмүүс ээ гэж бол харагдчих. Тэгэхээр ах ингээд зарим тохиолдолд одоо юу юм бэ ч юм те бас ингээ уншаад мэдээд явж ахаар. Үнэхээр нэг ингээд хайртай ч гэсэндээ болдоггүй зүйл гэж бол байгаа. Тэгэхээр яагаад гэхэлэр хойлоо одоо энэ насндаа ингээ хойлоо учрлаа ч гэсэндээ те илүү нэгэндээ сайн сайхан одоо хайрыг мэдрүүлэх гэж эсвэл бас сурах хэрэгтэй зүйлээ ингээд суралцах гэж учраа гэд одоо гэрээсэн байж болно те. Тэр ингээд сүнсний гэрээ гэж айгу чухал зүйл байдаг. Тэгэхээр яагаад энэ хүндийг ингээд бүтэхгүй байгаа юм бэ гэдэгтээ бас шаналдаг байж болно те та бүхэн маань. Тэгэхээр магадгүй бас эндээс харахад ингээд та хоёр одоо сайн сайхан хөв зохиолоор учирсан те сайн сайхан юм битэй хайртай одоо сүнснүүдтэй юм асуудал байгаа ч гэсэндээ энэ наснда магадгүй ингэж заавал хамт авахгүй хүмүүс байж болно тий та хоёр ингээд хоёр талдаа өөр хүмүүстэй сүнсний гэрээ байгуулсан хүмүүс байж болно тий яагаад тэгэхээр магадгүй одоо олон амьдралуудад ингээд хамтдаа байж гсэн учраас бас нөгөө талдаа өөр сүнсний хичээл сурах гэж юм уу тий өөр зүйлийг бас мэдэрх гэж өөр зүйлийг одоо explore хийх гэж өөр хүнтэй одоо сүнсний гэрээ байгуулсан байж болно. Тэгэхээр ингээд альва нэг зүйл ингээд дандаа утга учиртай байдаг маш их хүссэн ч гэсэндээ ингээд болохгүй зүйл цаана утгатай байдаг шүү тий. Тэгэхээр өөрийгөө битээ бас шаналгаарай те ингээд хэцүү зүйл одоо ялангуяа энэ хайр сэтгэл дээр чинь дагаад нүндийг одоо өгсөн ч гэсэн болоогүй байлаа ч гэсэндээ бүгдээрээ ингээд угаасаа ийм байх хэрэгтэй юм байна те ийм л одоо зураглал те ийм л зурагтай юм байна ингээд бурхан мэдж байгаа л үү. Ингээд манайхан урагшилдаг байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол бас ингээд шаналгах те бүр ингээд хэцүү байх үе бол гарнаа те тэрийг цаана арай тийм өөр утга учир гэдэг юм уу хувь тавилан байгаа шүү те. Нэг бас санаж уурай гэж бол харуулад байна. Хэлэхээр байна. За одоо хэдүүлээ юу яа. Бүр яг энэ хэсэг дээр айгүй хэцүү байгаад байна. Таны өөрт нь ямар андаасаа гэж хүсэж юм уу? Энэ хүн танаас хүсэх зүйл гэдэг юм үлээ тэрийг уншиж үгүй. Таны өөр нь ямар агаасаа өөрт нь яагаасаа ч гэдгийг те. Тэрийн төлөө уншиж өг юу ядчихсан бодол нь ол юм байна тий. Гэж бол гарч ирлээ. За. За манай 1-р группийнхны үзүүлж буй хүн нь манай 1-р группийнхныг ямар авсаа гэж хүсдэг хүн. Энэ page of source энэ хүзэр бүр яг ихний ингээ хүзрүүдээ бэлтэж байхад л гарч ирээдсэн. Амар хөөрхөн. За 1-р группийнхэнд маань энэ үнийхэн зүгээс ямар байгаасаа гэж хүсэж байна те одоо өөрт нь ямар хандаасаа эсвэл таныг яагаасаа гэж хүсэж байгаа өсөх зүйл байна уу? 6 of Wands. Вау. За энэ дээр айгүй сонирхолтой гэдэг юм уу мессеж гарч ирлээ. Тэгэхээр илүү нөгөө холбоотой байгаа эсвэл холбогдох боломжтой ч гэдэг юм уу те ийм хүмүүсийн маань тухайд энэ хүн таныг айгүй тэгж өөртөө нэлен далангүй байгаасаа гэж бол хүсэж байгаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр та хоёрын тэр нэг чин сэтгэлийн үнэн гэдэг юм уу тэр зүйлээ ингээд ярилцсан айгүй дээр ээ гэж бол хэлэхээр байна. Яа тэгэхээр энэ хүн ингээд таныг юу гэхээс айгүй эмээгээд дэжиж болно. Эсвэл өөртөө айгүй итгэлгүй дэжиж болно те. Танаас гарах одоо яг чин сэтгэлийн үг юу вэ гэдгийг айгүй тэгж ойлгохгүй яваад байгаа бас байж болно. Тэгэхээр энэ үний хувьд бол таныг өөртөө одоо ямар агаасаа гэж хүсэж байна вэ гэх юм бол илэн далангүй агаасаа л гэж бол хүсэж байна. Тэгээд энэ хүн ингээд таныг ямар ч нууцгүй өөрт нь ингээд чин сэтгэлээ ярьдаг.
яг юу хүсэж байгаа юм те, юу болохгүй бас байна вэ те. Энэ харилцаа үнэхээр авч үлдэхийн тулд та хоёрын зүгээс хичээл зүтгэл яг юу байх ёстой юм гэдгийг аюу тэгж үнэн шударгаар гаргаад хэлчихээсэй гэсэн зүйлийг бол хүсэж байгаа л харагдаж байна. Тэгэхээр энэ дээрээс ингээд magician хүзэр ирсэн те. Тэгэхээр миний харж байгаагаар бол илүү нөгөө боломжтой те, илүү бүр ингээд олон жил салаад явчихаагүй, эсвэл бүр ингээд юу юм ярьж байна. Нэгнтэйгээ одоо холбогдох боломжтой те, эсвэл өөр хүн амьтандаа суужаагүй ингээд яг дахин нэгдэх тийм боломж байгаа хүмүүсийн маань хувьд бол та хоёрт бол боломж бол байгаа гэж бол хэлэхээр байна. Илэн далангуу байх юм бол яг чин сэтгэлээ ярилцах юм бол та хоёрт боломж байгаа гэж бол энэ группээс л үнэхээр харагдаж байна. Тийм сонголтоос харагдчихээн шүү. Тэгэхээр аль болох энэ хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаарай. Энэ хүн чинь тийм л зүйлийг аягүй тэгж танаас хүсч хүлээж байна гэж бол гарч ирлээ. Тэгээд бас энэ дээр Six of Wands гарч ирлээ л та. Тэгэхээр энэ хүний хувьд ингээд өөрийг нь бас нэлээд үнэлээсэй гэж бас хүсэж иж болохоор л харагдаж байна. Тэгэхээр таны хувьд энэ хүндээ жоохон хатуурхсан, эсвэл энэ хүнд нэг одоо өөртөө итгэлгүй байдал руу одоо түлхсэн мэт дэжиж болно те. Тэгэхээр та хоёрын харилцааны асуудал чинь өсө түрүүн хэлсэнтэй нэлээд чин сэтгэлээ ингээд нууцсан байна тий. Чин сэтгэлтэй бол хоёр биендээ маш их хайртай хүмүүс мөртлөө одоо яг тэгж ойлголцож тэрийг одоо гаргаж илэрхийлж чадахгүй юм тий. Тэгээ янз бүрийн асуудлуудаас басан байх боломжтой гэж бол гарч ирсэн. Тэгэхээр энэ хүний хувьд бол илэн далангуу байгаа ч гэж хүсэж байгаа. Нөгөө талаас өөрийг нь үнэлээсээ, өөрийг нь хайрлаасаа тэгээд энэ харилцааг үнэлж одоо битгий орхиосоо гэж бас бодож байгаа гэж болно. Тэгээд бас түрүүн бас Five of Pentacles гарч ирсэн дээ. Танаас нэг тийм орхигдсон юм шиг. Эсвэл та илүү гой сайхан ертөнцид амьдраад энэ хүн чинь айгүй нэг тийм хэцүү хар бараан одоо гонигтай амьдраад байгаа юм шиг бас харагдсан дээ. Тэгэхээр та хоёрын нэг тийм хоорондын амьдралын ялгаа эсвэл одоо байгаа амьдралын чинь бас юм зөрүү те, янз бүрийн одоо санхүү мөнгөтэй холбоотой ижиж болно, сэтгэл зүйн байдалтай холбоотой ижиж болно те. Тийм асуудлууд энэ төр байгаа бол энэ бүхнийг аль болох шийдэхийг хүсэж байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд өөрийг нь битгий дутуу үнэлээсэй те. Одоо ингээд өөрт нь хэцүү байгаа ч гэсэндээ ирээдүйд тантай хамт таны тэр гоё ертөнцид ингээд хамт байх боломжтой тийм потенциалтай хүн гэдгийг бас олж хараасай гэж бас бодож байгаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр яг ингээд өөрийгөө нэлийн голоод байдаг төрлийн хүн байж болоо. Таны энэ хүн чинь танд яг одоо бүрэн бүтэн тохирохгүй байж болно дээ. Тэгэхээр чин сэтгэлдээ бол энэ хүн танаас жоохон дутуу байлаа ч гэсэндээ те, таны ингээд өөрийг нь одоо үн цэнийг нь ойлгоод үнэлж харьлаасаа гэж аюул гэж хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. За тэгээд энэ дээр Nine of Pentacles бол гарч ирсэн. Тэгэхээр таныг бол илүү л одоо тэгж өсч хөгжөөж, өөрийгөө хайрлаж, өөрийгөө одоо цэцэглүүлж тэ, өөрийнхөө ингэж аз жаргал тав тух энэ бүхнийг ингээд үргэлжлүүлэн сонгоосай гэж бол хүсдэг юм байна. Тэгэхээр мэдээж хэрэг одоо энэ харилцаан дээр ингээд өөрийг нь гой сайхан гэж харж бодоосай тий. Өөртөө нэлен далангуу байгаасай гэж хүсэж байгаагийн хажуугаар айгүй хөөрх ингээд таныг ч гэсэн өөрөө өөртөө одоо аз жаргалтай сайхан байгаасай гэж хүсгээ гэж бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн танд айгүй тэгж хайртай, таныг ингэж хүсэн одоо амьдралтаа хүрээд тий, өөрийнхөө одоо гоо үзэглэн элбэг дэлбэг байлч гэдэг юм уу те, энэ бүхнийг ингэж мэдрээд сайн сайхан амьдраасай те, таныг ийм байгаасай гэж бол маш их хүсдэг гэж бол гарч ирж байна. Тэгэхээр одоо магадгүй нөгөө илүү хол байгаа хүмүүстэй илүү харилцаа холбоо байхгүй, илүү одоо салаад өөр хүмүүстэй болцсон ч юм уу, иргэн нэлэх боломжгүй хүмүүсийн маань хувьд бол энэ хүн таныг энэ чигээрээ л өөрийгөө бодоод тэ, өөрийгөө хайрлаад ингээд гой сайхан хүн тэ, эмэгтэй эрэгтэй чигээр ингээд аз жаргалтай амьдраасай л гэж бол хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Тэр амар гой уншлага боллоо тэ. Тэгэхээр таны бол үзүүлж байгаа хүн танд үргэлж сайн сайхныг сандгаа, танд үргэлж хайртай байдаг. Таны илүү магадгүй soul family чинь байж болно. Одоо юу гэдгийг одоо soul family чинь болохоор ингээд нэг сүнсний одоо гэр бүл гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг нэгэндээ яач ч одоо
дэлхийд дээр амьдраад одоо салаад юу гэдэг янз бүрийн зүйл одоо болсон ч гэсэндээ үргэлжил хайртай байдаг, үргэлжил одоо нэг сэтгэлтэй байдаг ч гэдэг юм уу тий. Тэгээд одоо энэ ертөнцөөс явлаа ч гэсэндээ дахиад одоо тэр сүүл байх үедээ ингээм хамтдаа нэг гэр бүлээд тий ийм хүмүүсийг бол хийлнэ. Тэгэхээр танаас айгуу тийж гүн гүнзгий хайрладаг soul family чинь байж болохоор л харагдаж байна тий. Soulmate нь twin flame нэж болохоор гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр уншлага нь бол ийм боллоо. За одоо хэдүүлээ нэмэлтээр энэ хүний танд хэлэх чин сэтгэлийн үгс ямар үгс байгаа вэ гэдгийг уншиж өгнө. За тэгээд танаас нууж байгаа зүйл эсвэл энэ харилцааны яг гол садаан юу юм бэ гэдгийг үзнэ. За тэгээд энэ харилцааны цаашдын чиглэл ямар ах юм бэ? Энэ харилцаанд юу н потенциал байна уу? Ирээдүйдээ юу гэдгийг үзнэ. Тэгээд нэмээд та бүхэндээ өгөх зөвлөгөө харж өгнө. Тэгэхээр энэ харилцаан дээр яавал тэрвэ гэдэг талаар нь зөвлөгөө өгнө. За тэгээ нэмэлтийн үн 10,000 төгрөг байдаг. Та бүхэн маань Instagram линк нь миний Instagram линк болохоор description хэсэг дээр байгаа. Тэгэхээр тэр линкэн дээр дараад тэгээ над руу холбогдоорой. Тэгээ нэмэлтийн үн 10,000 байдаг. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд болохоор хорооштонц одоо өөх авахын тэнцвэрт оршдог. Тэгэхээр та бүхэнд би ингээд хэрэгтэй мессеж, хэрэгтэй зүйлийг ингээд хүргэсэн бол тэгээд бичлэг нь таалагдсан бол та бүхэн маань сэтгэлээрээ бас надад тусалж болно шүү. Миний данс болохоор бас description хэсэг дээр бичээтэй байгаа. Бүхэн маань намайг дэмжихийг хүсвэл бас тусалж болно. За тэгээд уншлагын юм болоо. Та бүхэндээ маш их баярлалаа. Миний үзэгчид намайг дэмждэг хүмүүстээ зөндөө их баярлж явдаг шүү. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор таад маань subscribe дараагүй байгаа сабтарч өгөөрэй гэж гуйж ийн үнэхээр гуйж ийн шүү. Тэгээ баярлалаа баяртай. За сайн байцгаана уу үзэгчтэй. Манай 2 дугаар группийн маань Дувтай морил та бүх маань энэ мөн хүзрийг сонгосон. За тэгээд сар хүзрийн маань те энэ хүзрийн маань утга нь болохоор ерөөхдөө зүм мэлгээ сонсорой. Таны зүм мэлэг үргэлж одоо үнэн байдаг шүү гэсэн мессежийг агуулж байгаа гэж бол харагдаж байна. За тэгэхээр эндээс айгүй олон одоо мессеж гэдэг юм уу ийм зүйл бол харагдаж байна. Би нэг бол одоо та хоёрын харилцаа айгүй тэгэж бодит болоход айгүй хэцүү байгаа. Тэ бодит байдал дээр асуудлууд байгаа учраас та хоёр маань ингээм хамтдаа байж болохгүй байгаа ч юм уу те. Ийм байж болно. За нөгөө талдаа бас та хоёрын маань энэ хосын харилцаанд чинь уруулт гэдэг юм уу нэг хууралт бас явагдсан байж болохоор харагдаж байна. Одоо тийм мессеж бас гарч ирж байгаа гэсэн үг. За ядагч гэсэн энэ харилцаа таныг айгуу тэгэж дотроо юм айгуу бодуулж байгаа харилцаа байна гэж бол харагдаж байна. Өөртөөгөө байж айгуу дотгошоо энэ харилцааны талаар та нэлээд айгуу тунгаан бодож байгаа гэж бол хэлэхээр байна. За тэгээ хэдлээ одоо юу яа? Та хоёрын харилцааны чинь одоогийн байгаа байдалтай ерөнхий энерги нь юу вэ гэдгийг үзье. Тэгэхээр илүү тодорхойлж байх та хоёрын харилцааны байгаа байдал яг ямар байгаа юм бэ гэдгийг нэтлээ үзье. Та хоёрын харилцааны одоогийн ерөнхий байдал нь ямар байгаа юм бэ те? Ерөнхий энергийн нийтлээ харцгаая. Тэгэхээр energy check гэсэн үг болно. За манай 2 дугаар группийнхний үзүүлж би харилцааны одоогийн байгаа энерги одоо ер нь ямар байгаа вэ хэлж өгөөч. За манай 2 дугаар группийнхний үзүүлж би харилцааны одоогийн энерги хэлж өгөөч. Вау. За айгуу сонирхолтой гэх юм уу тодорхой мессеж бол гарч ирлээ. За та хэд маань илүү X-ээ үзүүлж иж болохоор л харагдаж байна. Би бол илүү одоор холбоотой байгаа хүн гэж бол хэлж чадахгүй байна. Эсвэл холбоотой хэрвээ хүмүүс байгаа бол ийм байна. Түр хугацаанд салаад тэгэд одоо ингээд эвлэрч байгаа гэх юм уу одоо энэ харилцаан дээр айгуу тэгж ажиллаж байгаа хосууд маань бас байж болохоор л харагдаж байна. Тэгэхээр зарим нэгэн одоо хосуудын тухайд болохоор
айгу тодорхой мессеж гарч ирж байна л да. Одоо гэр бүл цуцлуулах гадч гэдэг юм уу те. Гэрэлттэй холбоотой ямар нэгэн асуудал гараад түүнийг ингээд шийдвэрлэхийн тулд одоо нэг эвлэрүүлэн яадаг үлээ те нэг тийм хугацаа энэ төр байдаг гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр тийм хугацаандаас явж байгаа хүмүүс ижиж болно одоо бүр салт сарнах дээрээ тулаад одоо хэцүү зүйлийг үзэж туулаад ч гэдэг юм уу те айгу удаан энэ төр хамтайсан хүмүүсийн мань хувьдаас тийм байж иж болохоор л харагдаж байна. Одоо яг ингээд харилцаагаа аврах гэж хичээгээ явж байгаа хүмүүс маань үзчихэж болохоор байна. За нэг тал нь те энэ ерөнхий уншлага учраас айгу олон үзэж байгаа. Яадаг ч байсан эхний хэсэг нь болохоор эвлэрэх гэж хичээж байгаа. Ажиллаж байгаа те энэ харилцааныхаа төлөө асуудлуудыг шийдэх гэж явж байгаа хүмүүс байна гэж бол харагдаж байна. За нөгөө хэсэг нь болохоор илүү салчсан харамсаж байгаа орхигдсон хаягдсан ийм мэдрэмжтэй байгаа хүмүүс манайгаа олоо гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ чинь ерөнхий энергитэй ингээд хоёрын дундын энерги ахгүй. Тэгэхээр аль нь айгүй харамсаж байгаа энерги гэсэн үг. Та ч гэсэн ингээд харамсаж байгаа бол нөгөө талдаа нөгөө чинь ч гэсэн айгүй их тэгж энэ харилцааныхаа төлөө харамсал мэдэрч байгаа ийм энерги бол гарч ирж байна. За тэгээд энэ дээрээс ингээд столкинг хийж ийн гэж тэгж байна. Тэгэхээр тойрын энэ харилцаанаас нэг нэгнээсээ бүр ингээд салцсан холтцсон тэгээ огт холбоогүй байгаа хүмүүсийн хувьд нэг айгу тагнаад ээж болохоор л харагдаж байна. Нэгнийгээ юу хийж байгаа, яаж байгаа те гэдгийг ингээ холоос ажиглаад байгаа гэж болохоор харагдаж байна. Тэгээ угаасаа та ингээд үзүүлж байгаа шүү дээ. Тэг үзэж байгаа. Тэгэхээр нөгөө талд бас таны энэ үзүүлж байгаа хүн чинь гэсэн таны сошиал медиа аккаунтуудыг чинь дагаад таныг юу хийж байгаа бол яаж байгаа л гээд ажсан сонцсон байдалтай байж байгаа гэсэн энерги бол гарч ирлээ. За яа тэгчсэн нэлээ юм сасан хүмүүсийн энерги ингэж бол хэлэхэр байна. Нэлээ орхигдсон хаягдсан хүмүүсийн энерги наа тийм ингээ хоёр талдаа энэ харилцааг яах вэ дуусгаа ямар хэцүү юм бэ те энэ харилцааны одоо гой сайхан зүйл нь юу байсан бэ тэр зүйлээ айгу санагалцж байгаа. Тэгээд айгу тийж энэ харилцаанд айгу харамсаад байгаа ийм энерги бол гарч ирж байна те салсандаа болж бүтээгүүдээ харамсаж байгаа хоёр талдаа ийм энерги бол гарч ирлээ. За тэгээд хэдүүлээ илүү тодруулчихъя. За жоохон тодруулаад үзчихье. Page of Wands. За манай 2 дугаар группийнхны үзүүлж буй харилцаа. Харилцааны ерөнхий энергийг хэлж өгөөч. Тэгээд мөн за 2 дугаар группийнхны үзүүлж буй харилцааны ерөнхий энерги. За та хоёрын хувьд штэ тий. Нэг айгу бодож байгаа. Ингээд та хоёрын дундын энерги ингэж үзэхэд бол айгу тэгж юм санжаа энерги маш хүчтэй гарч ирж байна. Six of Cups. Таныг айгу дурсдаг юм байна. Та өөрөө энэ хүнийгээ маш их дурсдаг юм байна. Та хоёрын дунд айгу их дурсамж нандин зүйлс гэх юм уу? Их болсон байна гэж бол харагдаж байна. Та хоёроос айгу тийм хоорондын хобби нэгтэй хүмүүс ээжж болно. Хамтдаа зураг зурдаг, хамтдаа дуу ундаг ч гэдэг юм уу, хамтдаа аялдаг ийм асуудал байсан байж болохоор харагдаж байна. Тэгээд бас яг одоо ингээд бас хичээгээд явж байгаа хүмүүсийн маань хувьд ч гэсэн одоо эвлэрэх гээд хичээгээд те асуудлуудаа шийдэх гэж явж байгаа хүмүүс ч гэсэн адилхан аюул их тийж хамтдаа дурсамжийг өнгөрүүлсэн нэлээд удаан хугацаанд хамт байсан хүмүүсийн болов гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны бүр ингээд нөгөө тал чинь болцсон юм шиг. Та энэ үнээс ингээд холдож тасраад ингээд одоо юу гэх юм явах юм бол айгу тийм хоосон мэдрэмж авах юм шиг. Надад бол тийм мэдрэмж төрж байна. Тэгэхээр энэ үнээс ингээд ялангуяа одоо хол байгаа
хамтдаа байхгүй байгаа хүмүүсийн маань хувьд та хоёр айгүй тэгж хоёр талдаа энийг айгүй өгүүлээд байгаа энерги гарч ирлээ. Тэгээ нэгнийгээс айгүй тэгж холоос ажиж байгаа, санаж байгаа, боцоор л байгаа. Ийм зүйл бол гарч ирж байна. Тэгээд бас энэ дээр chariot үзэр гарч ирж байна л да. Магадгүй заримд нь хол зай садаасан байж болно. Энэ дээр бас дахин мөн үзэр гарч ирсэн учраас яг ингэж одоо сэтгэлдээ хүссэн зүйл чинь билээгүй те бодит байдал болоогүй. Ийм харилцаа мудаа гэж бол харагдаж байна. Хол зайнаас болоод хамтдаа байх одоо чадахгүй болсон те. Хол зайнаас болоод одоо өөрсдийн ирэхгүй л ингээл холтохоос өөр аргагүй болсон ийм хүмүүс маань үзэж байгаа юм болоо гэж бол харагдаж байна. За тэгээд энэ дээр Six of Cups-аас гарч ирсэн учраас миний харж байгаа та хоёр маань анхны яртууд байж болно. Эсвэл илүү одоо тийм урт удаан хамтдаа байсан те угаасаа дурсамжих бүтээсэн ийм хүмүүс гэж боломжигдож байна. За одоо хэдүүлээ энэ ингээд таарад те та хоёрын ерөнхий нэрг таарсан бол үргэлжлүүлж үзээрэй. За одоо хэдүүлээ энэ хүн чинь таныг юу гэж бодож байгаа юм те таны үзүүлж байгаа хүн чинь таны талаар ямар бодолтой байна вэ гэдгийг хэдлээ дэлгэрүүлж үзье. Үнэн манай 2 дугаар группийнхныг юу гэж бодож байна? За манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхныг юу гэж бодож байна вэ? За манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн манай 2 дугаар группийнхныг юу гэж бодож байна? Ace of Swords, Seven of Pentacles, Eight of Pentacles. За Seven of Pentacles болон Eight of Pentacles-ийг тодруулж өгөөч. Тэр тавьчих. За энэ дээр болохоор нэг талдаа айгүй эрэг таныг бодож байгаа боловч нөгөө талдаа айгүй сүргөөр таныг харж ийн гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр яадаг ч байсан энэ хүний зүгээс ингээд таныг юу гэж хардаг вэ гэх юм бол танд айгүй харилцааны асуудал байгаа гэж бол энэ хүн бол харж ийн. Одоо юу гэмээр ч юм дээ та айгүй тэгж ааштай эсвэл энэ хүнтэй харилцахдаа ууртай нэг тийм ойлгомжгүй байлыг их гаргадаг гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд энэ хүн биш тэ таныг ингээ харилцааны бодлого ерөөсөн гэж хичээхгүй байна гэсэн зүйлийг бол хараад байна. Тэгэхээр салсан ч вэ одоогор ингээд хичээгээд одоо тэ явж байгаа хүмүүс ч бай. Энэ хүн таныг илүү их одоо тийм хичээгээсэй тэ та илүү ихийг гаргаж чаднаа. Ингээд танаас илүү их одоо сэтгэл зөндөө зүйлс гарч чадна. Гэхдээ та ерөөсөө илүү нэг хичээхгүй байна. Илүү одоо муудаж харилцаагаа ингэж одоо сайжруулахгүй байхыг хүсэж байгаа юм шиг те. Илүү нөгөө талдаа одоо юу гэсэн үг вэ гэхээр сөрөг зүйлд нь та их анхаарал дэжиж болохоор л харагдаж байна. Тэгээ энэ харилцааг ингээд авч явах бүрэн потенциал, бүрэн чадал энэ харилцааг гой сайхан болгочих боломж гэдэг юм уу таны зүгээс л айгүй байдаг. Та угаасаа амар ухаантай. Та угаасаа айгүй тийм мөрөөд өмтгийж гэх юм уу айгүй өөрийнхөө ингээ хүсний хийж чаддаг те баяр жаргалтай айгүй тийм мундаг юу юм шиг ингээ шал хоёр өөр ингээ тийм энерги аваад байгаа хгүй. Тэгэхээр ингээд та угаасаа ингээ айгүй одоо өөр хүмүүсийн нүдээр те одоо энэ харилцаанаас ингээ гадна ингээ харах юм бол та ингээ бүхнийг чаддаг ингээд амар гоё романтик мундаг одоо хүсэл мөрөөдлөөр дүүрэн аз жаргалаар дүүрэн нээлттэй те ингээд бүх юм чинь айгүй гоё. Эсвэл яг энэ ингээд харилцаан дээр болохоор та яг тэрийг гаргаж чадахгүй байгаа юм шиг тийм бол энэ хүн чинь хараад байна. Тэгэхээр та хоёрын дунд бас нэлээд асуудал үүсэн байж болохоор ч юм шиг. Одоо тэгээ энэ үний зүгээс ингээд унших юм бол таныг айгүй тэгж ингэж сөрөг зүйлд хит их анхаарлаа хандуулад байна те. Чи бол ийм хүн биш. Гэхдээ энэ харилцаан дээр өрөөсөө ингэж гой зүйлээ ил гаргаж харуулахгүй байх те өөрт нь ингэж хичээхгүй байх гэсэн нэг тийм чон сэтгэл дундуур гэх юм уу дургу байгаа. Тийм нэрг бол гарч ирлээ. Тэгэхээр яг бас миний ингээ харж байгаа болохоор Seven of Pentacles эргээ харсан байна л да. Тэгэхээр таны хувьд гэжтэй те
Ингэхээс өөр бас аргагүй байсан гэж болно. Одоо ингээд өмнө нь та маш их хичээдэг, өмнө нь та ингээд өөрийнхөө яг энэ гой сайхан зүйлийг энэ үндэ зөндөө гаргасан боловч энэ хүн чинь яг тэр тухайн үедээ таныг үнэлж хайрлаагүй. Тэгээ одоо ингээд дахиж одоо эхлэх гээд ч гэдэг юм уу. Яг одоо илүү эвлэрх гээд одоо энэ асуудлаа ингээд шийдээд илүү ингээд хоёр бинийгээ дахин сонгоё гэж байгаа хүмүүсийн маань хувьд бол энэ мессеж илүү хүрх юм болоо гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд өмнө нь та штэ тэ маш их хичээсэн, маш ингээд болгохыг хүссэн энэ харилцааны төлөө зөндөө хичээл зүтгэл гаргасан боловч тэр үедээ ингээд таны яг хүснээр санснаар болоогүй ингээд та хоёр одоо салсан ч гэдэг юм уу те. Тэгээд ингээд одоо цаг хугацааны дараа ингээд одоо хэсэг хугацаа яваад та хоёрын ингээд дунд асуудал үүсээ салаад те. Ингэж жаад одоо та хоёр яг ингээд гоё эвлэрэх гэсэн чинь танаас дахиад тийм одоо сэтгэл гарахаа байсан байж болно. Тэгээ өмнө нь маш их хичээсэн. Гэтэ ингээд хүснээр нь болоогүй учраас яг одоо ингээд дахиад эхлэх гэхээр дахин та хичээхээс залхацсан тий цагаа өмнө айгүй хүүрсэн одоо маш их хичээсэн ч гэсэндээ болоогүй гэд магадгүй да айгүй буугаад өгсөн энэ төр яваад байгаа гэж болохоор энэ одоо хит их хичээхэ болцсон тий. Тэгмүүд энэ үний хувьд болохоор чи юм байгаагүй штэ чи үнэхээр одоо өмнө амир хичээдэг чи үнэхээр мундаг гоё сайхан байсан мөртлөө одоо ингээд дандаа юм сүрэг зүйлд нь анхаарал тий нэг л болохгүй юм гарлаа тэрийг ингээд гаргаж ирээд байдгаа ч гэдэг юм уу те нэг тийм бодол энэ хүний чинь толгойд яваад байна. Тэгээд таныг яг тэгж хараад байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт угаасаа одоо хагарсан шилийг буцаад эвлүүлж наах авигтай. Гэхдээ угаасаа бүрэн бүтэн болдгоо шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг таны сэтгэл айгу хагарсан болов уу? Таны сэтгэл айгу энэ хүнд магадгүй одоо хит их сэтгэлээ зориулж агаад яг хүснэн одоо тэр үр дүндээ хүрээгүй учраас та бүр ингэ хичээхэ болцсон юм болов уу? Гэж бол харагдаж байна. За тэгээд угаасаа ингээд салсан байгаа хүмүүсийн манд тухайд бол энэ хүн таныг аяглын байдлаар одоо бодож байгаа тий. Та өмнө үнэхээр одоо гой сайхан байсан ч гэсэндээ ингээд энэ харилцаа үнэхээр одоо энэ хүний хувьд аз жаргалтай ингээд та маш хичээгээ тий. Өөрөө ч гэсэн энэ хүн ингээд хичээгээд гой байсан ч гэсэндээ ингээд сүрэг зүйл одоо харилцаанд нь асуудлууд тий. Нэг ойлгохгүй байх, одоо нэгнтэйгээ муудлах маргалдах, нэгнтэйгээ зөрчилдөхтэй эсвэл одоо бүр хууралт уралт ч гэдэг юм уу иймэрхүү юм тохиолдсны дараа уусаа ингэ дахин сэрэггүй болсон тий та хизээ чинь нүунийг уучлахгүй гэж бодож байгаа бас нэг талтай хүмүүс одоо салсан хүмүүсийн хувьд бол тэгж бодож байгаа гэж бол харагдгаар байна тий та ингэж дахиж энэ харилцааг шинээр эхлүүлэхээс айгүй тийм хоошоо суудсан өмнө нь л айгүй тэгж хичнээн хичээсэндээ бүр ингэ залхацсан гэдэг юм уу ийм байдалтай байгаа гэж бол энэ хүн чинь харж байгаа гэсэн юм бол харагдаж байна. Тэр энэ үний нүдээр бол та өөрийг нь илүү бас уучлаагүй энэ төр гэж болно. Энэ хүн нэлээ юм илүү одоо харилцаанд алдаа хийсэн юм шиг бол надад уншигдаж байна. За тэгэд илүү тодруулъя. Гарсан мессежүүдээ бас илүү тодруулаад хэдүүлээ. Өөр хүзрөөр үзцгээе. За манай 2 дугаар группийнхны үзүүлэлт би хүн манай 2 дугаар группийнхны юу гэж бодож байна вэ хэлж өгөөч. За айгүй ойлгомжтой мессеж бол гарч ирлээ. Тэр бол үнэхээр салсан. Энэ харилцаа айгүй тэгж гинтийн байдлаар бас салсан байж болно. Тэгээд энэ хүн бол таныг дахин харилцаа өөртөө нэхлэнэ гэж бол харахгүй байгаа. Миний бас зарим харж байгаа одоо зарим хүмүүс болж одоо тохиолдсон байх боломжтой зүйл гэдэг юм бол энэ чинь ингээ ерөнхий уншлах штэ гэхдээ бас эндээс ингээд нэг тийм мессеж бол гарч ирж байна. Зарим нь хууртагдсан хүмүүсээс байж болно. Одоо энэ үзэж байгаа манай үзэгчид маань энэ үзүүлж байгаа хүндээ хууртагдчихсэн энэ төр байж болно. Тэгээ энэ хүн чинь нэг араар чинь тавьж исэн, урсан, хуурсан тий удлаа ирсэн бас байж болно гэдэг юм уу. Та энэ үнээс штэ тий айгүй их зүйл ингэж хүсч хүлээж исэн боловч яг ингэж араараа тавиулдаг, далаараа тавиулна гэдэг лүү те одоо
аюу их зүйлийг энэ хүнтэй харж ийсэнтэй аюу их зүйлийг энэ хүнтэй мөрөөдөж ийсэн хүсэж ийсэн энэ хайрыг ийм л хайр гэж одоо итгэж ийсэн ч гэдэг юм уу те таны итгэл чинь нуруу унсан байна гэж бол харагдаад байна. Тэгэхээр энэ үний хувьд бол таныг өөрийг одоо та өөрт нь тэр хүн одоо та энэ үзүүлсэн хүндээ аюу гомдсон байгаа гэж бол харагдаж байна. Одоо нэг тийм ата хорсол магадгүй аюу тээцэн байгаа ч гэж айж иж болохоор гэдэг юм уу энэ хүн бол ийм бол бодож байна. Ер нь л бол таныг энэ харилцаа одоо сэргэн гэж бол бодохгүй байгаа. Таныг илүү гомдсон, таныг илүү зовж байгаа, таныг илүү сэтгэл нь шархалсан те. Ийм л юм энэ хүн мэдэрч харж байна те. Та илүү одоо ганцаардж байгаа. Энэ харилцааны талаар аюу шаналж байгаа гэж бодож байгаа. Ийм мессеж гарч ирж байна. Тэгээд энэ дээр угаасаа анхны энэ moon cards гарч ирсэн те. Таныг аюу тийж энэ харилцаа юм ботход аюу хүргэсэн. Одоо дотгошоогоо аюу өнгөөхөд хүргэсэн те. Юу хол хормог юу үний юм бэ гэдгийг чинь ингэж мэдэх одоо мэдхэд бүр хүргэсэн те. Яг тэгэхээр та аюу тийм өөр юм итгээд энэ харилцааны яг тийм үнэн мөн чанар гэдэг юм уу яг үнэн зүйлийг нь та аюу харахгүй яваадсан байж ш. Болохоор л харагдаж байна. Тэгэхээр яг ингээд хүн аюу тийм дурлцсан үедээ ч юм уу нэг тийм нөгөө хүнийхээ алдааг хардггүй нөгөө хүнийхээ одоо муу мухайг нь огт тоодгүй те харсан ч гэсэн ингээд за төгсөн гэж байхгүй те гэж бодонгуудаа бүр ингээд сэн үйлдэлийг нь те хизээч одоо уучлж балмааргүй үйлдэлийн хүртэл ингээд уучлсан явж идэг. Бүр өөрийнхөө одоо тэр хил хязгаарыг хүртэл ингээд давчдаг те би энэс цаашаа төвчгүй те би энэс цаашаа ийм зүйлийг одоо хүлээн авах ёсгүй те гэж бодож байгаа ч гэсэндээ ингээ хайраас болоод хүн сохорчтой шүү дээ. Тэгэхээр таны хувьд бол надад яг нэг тийм энэ дурлалаас болж те энэ хайраас болж та аягүй тийж сохорсон юм шиг бол харагдаж байна. Юмыг аягүй тийж боддоор олж харж чадахгүй аягүй их нэг хэсэг одоо тийж явсан. Тэ энэ үнтэй аягүй тийм байдалтай байсан гэж бол харагдаад байна. Тэгэхээр яг та эцэст нь ингээ үннийг аягүй олж таньсан. Худлын урмыг бүр ингээд нураасан те. Худал хуурмагч ингээд таны нүдэн дээр ил гарч ирсэн те. Юу үнэн байсан, юу худлаасан гэдгийг бүр ингээд нүдэн дээр чинь ил гарсан гин тийм байдлаар гэж бол хэлэхээр байна. Тэгээ энэ хүн чинь угаасаа ингээд өөрийнхөө алдаагч гэдэг юм уу те. Ийм зүйлийг бол мэдж гин, харж гин, таньж гин. Таныг айгүй өөрт нь гомдсон байгаа, хэцүү байгаа, ганцаарж байгаа, сэтгэл нь чаналж байгаа энэ харилцааны асуудлаас болоод тэ өөрөөс нь болоод зовж байгаа магадгүй одоо айгүй гутарж байгаа ч гэдэг юм уу те. Энэ бүгдийг чинь энэ хүн бол мэдэрж байгаа гэж бол гарч ирж байна. Мэддэг. Тэгээд бас айгүй тийм айдах энтер байж болно. Одоо ингээд надтай угаасаа хизээш дахин дуурахгүй бах те. Намайг хизээч уучлахгүй бах гэсэн нэг тийм айдас ч гэдэг юм уу. Тийм юм бол гарч ирж байна. Таныг бол тэгж боддгоо гэж бол хэлнэ. За одоо хэдүүлээ юу яа. Таныг өөрт нь ямар хандаасаа гэж хүсдэг юм болоо те тэрийг хэдүүлээ үзье. Өнөөдрийн хоёр уншлага маань жоохон дарктэй, жоохон гүн гүнзгий уншлага болчлоо. Гой гэгээлэг байх болов уу гэж бодсон. Айгу тийм салсан хэцүү байгаа хүмүүс юм байна. Уншлага юм болов уу гэж харагдаж байна. За тэгээ саяны мессеж ч гэсэн угаасаа ингээд одоо яг болж бүтэх гэж айгу хичээж байгаа хүмүүс бас тохирж байна те. Та өмнөх энэ хүнийхээ алдаанаас болоод одоо л айгу тийм шаналтай яваа гэдгийг шин бол одоо таны мадуу дэвлэрэх гэж хичээж байгаа те. Тэр хүн чинь бол мэдж байгаа. Таны юу нэг үзүүлэн хүн чинь бол таныг ямар байдалтай яасан хийсэн талаар те яаж шаналж байгаа яаж ааж байгаа чинь бүгдийг мэдж байгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Таныг юу гэж боддог вэ гэдэг төр. За өөрөө мадгүй хэлэхгүй те өөрөө уучлаарай гэж гуйх байгаа ч нэ энэ хүн бол сэтгэл дотроо таныг яаж өвтгснөө бол мэдж байгаа гэсэн зүйл гарч ирлээ. За одоо таныг өөрт нь ямар андаасаа гэж хүсдэг юм бэ гэдгийг нэтлээ үзье. 2 дугаар группийнхний маань үзүүлж буй хүн манай 2 дугаар группийнхний өөрт нь ямар андаасаа гэж хүсдэг вэ хэлж өгөөч. Wow, Queen of Pentacles. Wow. Four of Wands. Wow.
За айгүй тодорхой гарч ирж байна. Өөртөө нэвлэрээсээ, өөрийг нь уучлаасаа, өөрийг нь өшөөгөөсэй ч гэдэг юм уу. Аль тийм мессеж бол гарч ирж байна. Тэгээд таныг дахин өөртөө ингэж юм дотн дулаахан сэтгэлээр ингээд хандаасаа гэсэн зүйл бол хүсэж байна. Тэгээд энэ хүн танаас халамж хайр, дулаан уур амьсгал, өшөөл нэгүсэл, ив найр гэдэг юм уу, ийм зүйлийг бол үнэхээр хүсэж байна. Тэгэхээр салсан асуудч бай. Одоо ингээд дэвлэрх гээд хичээгээд явж байгаа хүмүүс ч бай. Тэ аль нь энэ хүн бол сэтгэлийнхээ гүнд танаар ингэж уучлагдахыг маш хүсэж байгаа. Танаар өшөөгдөхийг хүсэж байгаа. Таны өмнө ингээ буруу зүйл хийсэн байгаад те та тэрийг ингээ мартаж чадахгүй байгааг энэ хүн чинь айгүй их тэгж мэдрээд байгаа учраас таныг ингээ урдных шиг өөрийг нь одоо халуун дулаанаар хайрлаасаа, өөрийг нь уучлаасаа, хүлээн зөвшөөрөөсэй те өмнө одоо энэ хүн чинь ямар ч алдаа хийжсэн бай. Өөрийг нь ингээ хүн гэдэг утгаар нь гэдэг юм уу те хайртай хүн гэдэг утгаар нь өөрийг нь ойлгоосэй гэж айгүй хүсэж байгаа. Ийм мессеж бол гарч ирж байна. Айгүй тодорхой. Тэгээд тантай ингэж айгүй тэгж ойлголцохыг танаас ингэж одоо өшөөл хайрыг мэдэрснээрээ те энэ хүн ингээд өөрийнхөө одоо буруу алдааг айгүй сайн ухаарнаа гэсэн юм бол гарч ирж байна. Тэгэхээр яадаг ч гэсэн энэ хүнд одоо хитийг хатуурхах, энэ хүний ингээд өнгөрсөнд хийсэн алдаа те яагаад та хоёр салсан, эсвэл одоо яагаад та хоёр ингээд муутгалсан ч гэдэг юм уу те энэ бүхнийг тавьж явуулах хэрэгтэй байна. Тэгжээж энэ хүн чинь ингэж өөрийгөө уучлан те одоо танаас сайн сайхан халуун дулаан уучлал хайрыг мэдэрснээрээ ингээ өөрийгөө дотроо бас уучлан те. Тэгээд ингээ та хоёрын тэр хандлага ч гэсэн юм хүүтэн хүндий биш илүү дулаахан аз жаргалтай болох юм болов уу гэж бол энэ хүн чинь дотроо боддгийм байна гэж бол харагдлаа. Тэгээд тантай одоо ингээд эсрэгцээ те тантай ингэж ив найргүй, аз жаргалгүй, тантай муудалцсан, шүргөлдсөн ч юм уу те ийм зүйл энэ хүнд огт амар тайван одоо гой сайхан аз жаргалыг өгөхгүй. Тэгээ өөрт чинь ч гэсэн магадгүй одоо ингэж дотроо хэцүү зүйлийг тээж явах ч гэсэн хэцүү шттэ те. Тэгэхээр хүзрүүдээс бол энэ хүний хүсэж байгаа зүйл юу вэ гэх юм бол илүү хоёр талтай эвлэрья те ингээ муудад цайнсан бол одоо болцгоё хуйлаа нэг ойлгоё уучлая илүү томоор харъя те. Ийм зүйл бол энэ хүн чинь хүсэж байна гэж бол гарч ирлээ. Тэгэхээр урагшлах хэрэгтэй те ингээд өмнө нь юу ч тохиолдсон бай. Өмнө нь ингээд хоёрын харилцаанд ямар ч сүрэг зүйлс болсон бай. Тэрийг уучлаад тэндээс ухаарлаа аваад тэрийг тавьж явуулаад ингээд явах юм бол энэ хүн ингээд тэр чигээр ингээд гой сайхан явчих гад наа тий. Та ч гэсэн ингээд тэр чигээрээ гой сайхан болчих гээд байна гэсэн зүйлийг бол харуулж байна. Тэгэхээр таныг нэг тийм сэтгэлтэй энэ хүнд гомдсон зүйл байгаа л бол тэрийгэ уучлаж тавьж явуулах хэрэгтэй юм шүү гэсэн зүйл бол айгүй тодорхой гарч ирлээ. Тэгэхээр ингээд холбоогүй байгаа хүмүүсийн маань тухайд ч гэсэндээ энэ хүнд чинь айгүй мэдрэгдэж байж болно тий. Та ингээд хийлээд одоо би чамд гомцсон би ингэсэн ингээд хэлэхгүй байгаа ч гэсэндээ та өөрөө тийм зүйлийг тэгээд яваад байгаа учраас нөгөө талдаа нөгөө хүнд чинь ч гэсэн мэдрэгдээд байж болно. Тэгэхээр одоо бол ингээ өөрийг чинь уучлаагүй гэдгийг мэдрээд энэ хүн айгуу тэгж дотроо гимшиж шаналж явдаг энэ төр ээж болно. Тэгэхээр ингээ бид нар ингээд одоо юу гэмээр ч юм те 3D ертөнцийн төсөл ингээл амьдраад байгаа шүү дээ. Гэхдээ ингээ хүний зүм бэлэг мэдрэмж чинь ингээд шал өөр явагдсан те одоо заавал боддоор ингээ хэлж ойлголцож болдог юм бол бас биш дээ тийм ингээд мэдрэмж тэр телепатаар ингээ хоорондоо сүнснүүд чи ингээ харьцаж л байгаа штэ тий. Тэгэхээр дотроо ингээд энэ хүн одоо мянгантаа гаднаа магадгүй ингээд уучлсан ингээ одоо хойлоостой өмнөх явдлаа ярихгүй гिचэнгүүтээ дотроо ингээд юм нуугаад байгааг чинь хүртэл ингээ хүн мэдчихэдэг байхгүй тий. Тэгэхээр тэр нэг юм сэтгэлийн зүйлийг чинь тий гомдлыг чинь энэ хүн бол одоо л мэдчихээн гэсэн мессежл бүр айгүй тодорхой гарч ирлээ. Тэгэхээр айлуулах та бүгд маань энэ хүнээс гомдж шаналсан зүйл байгаа бол тэрийгээ уучлаж тавьж явуулах хэрэгтэй байна тий. Тэгэхээр би ингээ уучлаж тавьж явуулна тэр гэл хэлээд байгаа юм биш үү тий. Энэ хүний чинь хүсэж байгаа зүйл нь тэр дотор сэтгэлдээ танаас хүсдэг зүйл бол танд ингэж уучлагдахыг
танаар ингэж ойлгогдохыг айгүй хүсэж байгаа гэсэн мессежэл гарч ирлээ. За хэдүүлээ одоо нэмэлтээр болохоор түүний танд хэлэх үгс чинь сэтгэлийн үгс нь юу вэ гэдгийг үзнэ. За тэгээд танаас нууж байгаа зүйл байна уу? Энэ харилцаанд садаа ямар асуудал байна вэ? За тэгээд энэ харилцааны цаашдын чиглэл потенциал юу вэ? За тэгээд танд өгөх зөвлөгөөтэй энэ харилцаан дээрээ юу нь яавал дэрвэ гэсэн зөвлөгөө харж өгнө. За тэгээд нэмэлтийн үн 10,000 төгрөг байдаг. Та бүхэн маань миний description хэсгээр байгаа Instagram-ын линк дээр дараад тэгээд бичээрэй. За тэгээд эцэст нь хэлэхэд болохоор хорой ертөнц ингээд өгөх авахын тэнцвэр дээр очдог тий. Тэгэхээр та бүхэнд маань энэ мессеж үнэхээр хэрэгтэй байгаад таалагдсан бол та бүхэн маань сэтгэлээрээ надад тусалж болно шүү. Миний данслахаар description хэсгээр байгаа шүү. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор subscribe хэрвээ та хэд маань дараагүй байгаа бол subscribe дарж өгөөрэй гэж хүсье. Үнэхээр надад тус болно шүү. Баярлалаа. За сайн байцгаана уу? Манай 3 дугаар группийн маань тавтай морил та бүхэн World үзрийг сонсон. За тэгээд энэ хүзрүүс ингээ харах юм бол яг хав зарим одоо үзэж байгаа хүмүүсийн минь хувьд зарим нь илүү дууссан ярилцаа хийж болно. Эсвэл одоо яг өөр бус хүмүүсийн маань хувьд болохоор амттай бүр ингэ амьдралаа эхлүүлэх гээд яг ийм гоё шин зүйлийг бас эхлүүлэх гээд явж байгаа хүмүүс маань байж болно гэж уншигдэж байна. Одоо хэдүүлээ юу яа? Илүү дэлгэрүүлээ. Та хоёрын яг одоогийн байгаа энерги юу ямар байгаа юм бэ те? Одоогийн ерөнхий энерги ямар байна вэ гэдгийг хэлээ үзье. За манай 3 дугаар группийн одоогийн ерөнхий энерги ямар байгаа вэ? Энэ хүү үзүүлж байгаа харилцааных нь. За энэ хоёр л гарч ирнэ гинэ. За. Snake. За 3 дугаар группийн үзүүлж байгаа энэ хүү харилцаа нь ямар нэрхтэй байна? Вау. Тэгэд Snake. За 3 дугаар группийнхний үзүүлж буй харилцааны яг одоогийн харилцааны энерги. За ер нь л нэлээ юм дууссан байгаа харилцаа юм уу даа гэж бол харагдаж байна. Эсвэл дуусаагүй бол таны үзүүлж байгаа хүн эсвэл та өөрөө өөр хүнтэй байх боломжтой. Одоо ийм хоёр хүнээс сонголт хийх гээд байгаа хүмүүс маань үзүүлж иж болно. Тэгээ нөгөө талаа таны үзүүлж байгаа хүнд чинь бас өөр нэгэн сонголт гэдэг юм уу ийм зүйл бас байж болохоор л харагдаж байна. Тэгэхээр та хоёрын дундын энерги гэх юм бол та хоёрын одоо энэ харилцаанд чинь өөр нэгэн хүн бол байгаа. Нэг тийм сонголт байна гэсэн зүйл айгу харагдаж байна. Тэгэхээр аль нэг нь энэ харилцаан дээр сонголт хийх гэж хичээж байгаа. Сонголт хийх ёстой болсон. Тэгээ өөр нэгэн ийм эргэлзүүлээд байгаа ч гэдэг юм уу те. Ийм зүйл бол гарч ирсэн гэсэн зүйл харагдаж байна. За эсвэл одоо ингээд өөр хүн байхгүй тэг өөр сонголт биднэрт байхгүй энэ төр гэж бол энэ харилцаагаа одоо цаашаа үргэлжлүүлэх үү эсвэл одоо дуусгах уу гэдэг юм уу те ийм зүйлэнд эргэлзээд ижиж болно. Тэг энэ харилцаа цаашаа явах юм уу эсвэл одоо шинэ ингээд үргэлжлэх юм уу эсвэл ингээд энэ чигтэн дуусгах юм уу гэсэн нэг тийм та хоёрт аль алинд нь эргэлзээ нэг байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр тэгтлээ одоо тийм эерэгтэй ингээд бүх юм болж байгаа хосууд гэж бол хэлэхэд айгүй хэцүү шийдвэр гаргаж чадахгүй одоо магадгүй айгүй тодорхойгүй харилцааны энэ төр яваад байгаа хүмүүс байж иж болно. Яг ингээд нэг юм ойлгомжтой те яг учраа олоод ойлголцоод ингээд яваад байгаа мó гэхээр үгүй дунд нь нэлийн юм худал уурмаг зүг чиггүй байдал те шийдвэргүй байдал ийм юм байна гэж бол харагдаж байна. Айгүй юм гаццсан харилцаа харилцаа
хаашаач эргэж болохоор байна гэсэн нэг тийм нэрг. Нэг талдаа амар аз жаргалтай гоё байж болно. Эсвэл нөгөө талдаа ингээд хэцүү зовлонтой асуудлууд байж болно тийм ингээд. Доктортой харилцаа бол биш ээ. Энэ бол яагаад ч юм доктортой, ойлгомжтой харилцаа бол биш. Маш олон зүйлийн харилцаанд болж байгаа харилцаа гэж бол хэлэхээрээ нэлээд докторгүй. Тэгэхээр илүү одоогоор тодорхойгүй харилцаанд байгаа. Эсвэл одоо салчихсан. Одоо бүр салаад яах их юм мэдэхгүй байгаа тий. Урагшлах уу эсвэл одоо эргэж очих уу гэж бодож байгаа хүмүүс ээжэж болно. Эсвэл ингээ өөр хүнийг сонгохыг хүсэж байгаа ч гэдэг юм уу тий. Ийм хүмүүс байж болно. Одоо хэдүүлээ таны энэ бодож байгаа хүн чинь таныг юу гэж бодож байгаа юм бэ гэдгийг хэдлээ үзье. За манай 3 дугаар группийнхны үзүүлэлт буй хүн нь манай 3 дугаар группийнхны юу гэж боддог вэ? Манай 3 дугаар группийнхны үзүүлэлт буй хүн нь манай 3 дугаар группийнхны юу гэж бодож байна вэ? Хичээнгүү аюу тийм дулаахан энергитэй хүн гэж бол харж байна. Тэгэд энэ хүн тантай аюу тийм татна мэдрэмж гэх юм уу? Аюу тийм дулаахан мэдрэмж энэ хүн танаас аюу авдгаа гэж бол харагдаж байна. Та илүү хүрээ ордны эмхтэй эсвэл материал ордны эмхтэй охины орднаас эмхтэй гэж болно те. Илүү газрын ордтой эмхтэйчүүд маань үзэж болно. За эрэгтэй хүмүүс манаас үзэж болно. За яадаг ч байсан ингээд таны энерги бол айгүй тийм тогтвортой, найдвартай гэдэг юм уу? Ийм энерги гэж бол гарч ирлээ. Тэгэхээр энэ үний хувьд бол таныг айгүй тэгж өөрөө амар одоо таныг хайрсан гэхээс илүү танаас айгүй тэгж юм хайрыг айгүй тэгж мэдэрсэн байна гэсэн зүйл бол харагдчихээн. Тэгээ та энэ хүний төлөө энэ харилцааны төлөө айгүй их зүйлийг золиослсон, хийсэн, өөрийгөө зориулсан гэж бол энэ хүн харж байна. Тэгээд таны зүгээс болохоор зөндөө одоо энэ харилцааны төлөө хийсэн зүйл бол байгаа. Өөрт нь ингэ зориулсан зүйл бол байгаа. Магадгүй та одоо энэ хүнийхээ эхнэр нь байгаа. Тэ хүүхдүүдийнх нь ээж болсон байж болохоор байна. Та хоёрын дундаас ингэ айгу олон зүйл одоо бүтэж гарсан тийм одоо ажил төрөл дээр та хоёр магадгүй айгу тийм нэгэндээ хэрэгтэй тусалдаг те ажлын хамтрагчид энэ төр өмнө байсан байж болно те эсвэл одоо ч гэсэн тийм хэвээрээ гэж болно. Та олон хүний айгу тийм төвшөх тулгуур найдвар итгэл ийм зүйл байна. Одоо ийм хүн байна гэж бол харагдаж байна. Тэгэд энэ хүн танаас айгу тийм юу гэмээр ч юм дэ илүү одоо хайрын энергитэй одоо юм гэхээс илүү надад ийм итгэж болмоор гэсэн тийм энерги бол танаас авдаг гэж бол харагдаад байна. Тэгэхээр та хизээч одоо ингэж юм худал яриад өмнөр хойгор янз бүрийн зүйл хийгээд тэ энэ үнийг гомдоогоод байх хүн бол биш. Та маш тийм одоо итгэл даах үед сэтгэлийг нь төрүүлэхээр одоо ингээд нэг юм хүнд хэцүү үед ингээд яг юм боддог хүн байдаг те яг л та энэ үнийхээ боддог хүн юм болов уу гэж бол гарч ирж байна. Амьдрал нь одоо ямар нэгэн хэцүү зүйл боллоо гэж бодоход тань дээр л очдог эсвэл таныг л боддог те. Танд л хэлчих юм бол та айгуу тэгж сайн ойлгодог ийм харилцаа энэ гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр та энэ үний бол нэг талдаа маш сайн туслах, зөвлөх халамжлагч танаас энэ хүн бол ингээд өөртөө айгүй их зүйлийг авдаг. Надад бол яг нэг тийм энерги бол мэдрэгдэж байна. Тэгээ магадгүй штэ тий та айгүй хичээсэн учраас та энэ харилцаанд айгүй тэгж ядарсан байгаа гэж бас энэ хүн чинь харж иж болно. Танаас энэ хүн маш их зүйлийг авсаар лээсэн, аваад лээсэн тий. Гэтэ танд ингэж яг буцааж өгсөн үү гэдэг дээр асуултын тэмдэг бол гарч ирж байна. Тэгээ энэ хүн ч гэсэн өөрөө яг танд тусалж ин одоо тий танаас авсан шигэ сэтгэл гаргаагүй гэж бас бодож иж болно. Таныг болохоор ингээд айгүй ядарсан. Өөрт нөгөө талаас энэ харилцааны төлөө хичээллээсэн. Гэхдээ
эцэстээ ингээд өөрөө айгу ядарчжээ гэж бол харж байна. Тэгээд миний өөр нь бол харж байгаагаар илүү та өөрийгөө сонгохыг хүсэж байгаа одоо энэ харилцаанаас ингэж гарахыг хүсэж байгаа хүмүүс маань үзчихэж болохоор энэ эсвэл магадгүй одоо яваандаа те энэ харилцаа ингээд үнэхээр болохгүй бол дуусгандаа гэсэн нэг тийм бодол гэх юм уу. Тийм юм бол байгаа. Интеншнтэй байгаа гэж бол хэлэхээр энэ яагаад тэгэхээр ингээд та маш их өгөөд л байсан. Гэхдээ энэ хүнээс яг хүснээ л авч чадаагүй. Ийм нэр бол үнэхээр тодорхой гарч ирж байна. Энэ үндин ч гэсэн мэдчихээн ер нь хизээ нэгэн цагт өөрийгөө орчиж магадгүй гэдэг юм уу те өөрөөс нь нисээд явчнаа л гэж бол харж байгаа гэж бол хэлнэ. Тэгэхээр та юу нь бол айгүй тэгж өөрийгөө сонгохыг хүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүний зүгээс л уусаа хараад байна таныг өөрийгөө сонгоод өөрийнхөө аз жаргалын төлөө өөрөөс нь явах гэсэн нэг тийм бодол гэдэг юм уу. Тийм юм бол байгаа гэж бол хэлнэ. Хизээ нэгэн цагт ингээд өөрийгөө нөрчих үедээ би яг л одоо ингээд ийм байсарах юм бол эсвэл одоо магадгүй ингээд салцсан хүмүүсийн тухайд болохоор угаасаа ингээд би чадаагүй учраас те энэ хүн үнэхээр одоо залхсандаа намайг ингээд хүлээж чадаагүйд ингээд явцаан те надад сэтгэл гараагүй учраас энэ хүн ингээд явцаан гэсэн тийм бодолтой те тэгээд таныг өөрөө одоо өөрөөс нь илүү холтой явж чадсан те өөрийг нь тавьж явуулсан гэсэн юм бол харж байна гэсэн зүйлэл харагдаж байна. За одоо хэдүүлээ таныг өөрт нь ямар андаасаа гэж хүсэж байна вэ гэдгийг нэтлээ үзье. За манай 3 дугаар группийнхний үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхнийг өөрт нь ямар андаасаа гэж хүсэж байгаа вэ? Өөрт нь ямар андаасаа гэж хүсдэг вэ? Хэлж өгөөч. 3 дугаар группийнхнийг үзүүлж байгаа хүн нь. Вау. За өөрт нь юу нь бол айгуу тийм үнэнч байгаасаа гэж бол хүсэж байна. Тэгээд энэ хүн таныг өштэй те өөрийг нь юу нь сонгоосай л гэж бол хүсэж байна. Тэгэхээр магадгүй энэ группт ингээд үзэж байгаа хүмүүсийн одоо зарим нь те танд өөр сонголтын төр байгаад ижиж болно. Тэгвэл энэ хүн чинь айгуу тэрийг чинь мэдээд байгаа. Тэгээ өөрийгөө сонгуулахыг хүсэж байгаа. Өөрөө ингээд таны сонголт жинкнээсээ байгаасаа те ингээд намайг битгий орхиосоо гэж хүсэж байгаа хүмүүс гарч ирж байна гэж бол харагдаж байна. За яадаг ч одоо та хоёрын харилцаа ямар ч бай энэ хүний хүсэж байгаа зүйл бол танаас хайр халамж өглөгч байдалтай одоо өөрийг нь гэсэн сэтгэл үнэнч байдал ингээ өөртөө наад жаргалтай одоо итгэлтэй ингээ болж бүтэх тийм хүсэл зоригч гэдэг юм уу тийм ийм зүйлийг энэ хүн айгу хүсэж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ хүн ингээ тантай айгу тэгж илүү болж бүтгэхтэй одоо уучраа болохыг айгу хүсэж байгаа хүн байна гэж бол гарч ирж байна. Тэгтлээ одоо танаас ингээд энэ хүн явахыг бол хүсэж байгаа хүн бол биш ээ одоо хоёрын ямар ч одоо харилцаанд чинь асуудал байсан бэ? Энэ хүн тэрний айгу учрыг болохыг хүсэж байгаа. Тэгээд таныг тэр учрыг одоо олоход туслаасаа ч гэдэг юм уу те ингээд энэ харилцаанд ингээ асуудал байгаа. Тэгээд та одоо бүр хүмүүсэнд тэгээ гараа авчихгүйгээр энэ харилцааны төлөө тэмцээсээ те өөрт нь ингээд гой сайхан хандаасаа өөрийг нь хайрлаасаа өөртөө ингээ хамт байгаасаа гэсэн ийм хүсэлтэй байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За илүү хэдүүлээ тодруулъя. Өөр ямар хүсэл байгаа вэ энэ хүнд нь? Wow, wedding rings, golden mirror. Love гинэ. Twin flames, wow. За айгүй олон юм бол хүсэж байна. Тэгээ энэ хүн биш дээ. Миний бол харж байгаагаар харилцааны айгүй тийм сүрэг зүйлийг арилгамаар байгаа.
Тэгээ энэ хүний ер нь гол хүсэл нь болохоор ингээд тантай л одоо болж бүтгийг хүсэж байгаа. Одоо та хоёр ингээд салсан барьсан те одоо та хоёрын дунд маш их асуудал байлаа гэж бодоход энэ хүн бол энэ зүйлийг арилгахыг айгүй хүсэж байгаа. Одоо та хоёрын дунд нэгнээ хуурсан эсвэл нэгэндээ гомдсон те нэгнийгээ одоо гомдоосон нэгнээсээ юм хэцүү шарах авсан онцгүй зүйлс нь харилцаанд чинь байгаа. Та хоёр ингээд салаад те ингээд зөндөө зүйл босон байлаа ч гэсэндээ энэ хүний одоо эцсийн хүсэлтэй энэ хүний одоо таныг гих сэтгэл бол амар их та энэ хүний ингээд зүрх сэтгэлд нь одоо л маш том байр суурь эзэлдэг. Та тэгэд өөрөө айгуу тийм адуу аяа үзэсгэлэнтэй эмэгтэй эсвэл одоо амар царайлаг гой залууч гэдэг юм уу те энэ хүн бол ингээд олдгүй хүн гэж бол энэ хүн чинь мэдээд байна. Тэгээ таныг ингэж одоо орхих хүсэл бол байхгүй. Би бол энэ группээс бол ядагч байсан таны үзүүлээд байгаа хүн чинь танаас салахыг үнэхээр их хүсэхгүй байгаа хүн. Тэгээ тантай үнэхээр их болж бүтгийг хүсэж байгаа хүн. Яа тэгэхээр танд айгуу тэгж хайртай тэгээ бүр хайртайгийн дээр одоо хайртай яагаад тэгэхээр айгуу тийм soulmate twin flames wedding rings гэдэг ийм гоё хүзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн тантай айгуу урт хугацааны юм харж байгаа, харахыг хүсэж байгаа. Гэтэ яг ингээд одоо танд өөр сонголт байх уу эсвэл одоо ингээд янз бүрийн асуудал те сэтгэл санааны асуудал зовлон шаналл бла бла те одоо энэ харилцаанд юу гарсан те ямар асуудал гарсан энэ бүгд нь ингээд сүрэг зүйлс айгүй энэ хүсээд байгаа зүйлс нөлөөсөн мэжж болно те одоо сүргөөр нөлөөсөн мэжж болно те ингээд тантай айгүй их тийж урт хугацааны юмыг харах гэсэн чинь нөхцөл байдал айгүй буруугаар иргэсэн энэ дэжж болно. Гэхдээ эцсийн энэ хүн танд хайртай, хэмжээшгүй их хайртай. Таны өөрөө сонгосоо гэж хүсдэг. Тэгээ та хоёрын дунд нь штэ бүр үнэхээр одоо тийм хүчтэй таталцал, гүн гүнзгий хайр нэгнийгээ одоо хэмжээ хязгааргүй те хязгаар одоо юу гэдэг лээ? Unconditional love чинь юу гэж орчуулдаг лээ? Тийм зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр одоо яг нөгөө ээж аав нарын хайр гэдэг нь штэ тий хүүхдээ ингээд хэмжээшгүй хайрладаг тий яг тийм хайр байна гэж бол харагдчих. Энд ялангуяа одоо энэ хүний юу хүсэж байгаа вэ гэдгийг хэдлээ үзэж байгаа штэ тий. Тэгэхээр таны үзүүлж байгаа хүн танд амар их хайртай. Тантай амар их одоо урт хугацааны юм харж байгаа. Танаас үнэхээр салж холдож одоо байхыг үнэхээр хүсэхгүй байгаа. Тэгээд яаж ийж аваад ингээд тань руу бүр одоо лов бомбинг хийж болно те ингээд таныг ингэж өөртөө татахын тулд тантай ингэж хамт байхын тулд зөндөө юм хийгээд байгаа хийх чаа эсвэл ийм хүн байна гэж бол харагдаж байна. Би бол энэ хүнд бол эргэлзэхгүй байна. Та хоёрын дунд юу ч болсон бэ? Яасан ийсэн ч бэ? Энэ хүн таныг сонгоно. Айгуу тийм obsessed бас болоод таныг хайрлаад ижиж болно. Магадгүй бас нөгөө талдаа та энэ үнийг айгуу obsessed болж хайрладаг гэж болно. Тэгээ хэрвээ өөрийн чинь үзүүлээд байгаа хүн чинь ийм бишээ гэж байгаа л нөгөө талдаа таны энергийг бас магадгүй уншсан байж болно. За яадаг ч гэсэн та хоёрын энэ харилцаа бол одоо хайраар дүүрэн байна. Нэгийг гих одоо өсөл тачаал бла бла иймэрхүү зүйлээр бол нэхэр дүүрэн байна. Амар гал халуун хайр дурлал шорхол байна гэж бол бас харагдаж байна. За одоо хэдүүлээ нэмэлтээр болохоор түүний танд хэлэх үгс юу вэ? Чин сэтгэлийн үгс нь ямар үгс байгаа вэ гэдгийг уншина. За тэгээд танаас энэ хүний чинь нууж байгаа зүйл юу юм бэ? Тэ та хоёрын ингээ харилцаанд бас гарч байгаа садаа юу вэ гэдгийг уншина. За нэмээд болохоор та хоёрын энэ харилцааны чинь цаашдын чиглэлтэй та хоёрт ингээд бодтой одоо потенциал байна уу? Potential юу байна гэдгийг уншаад бас зөвлөгөөг нь харж өгнө. За тэгээд миний нэмэлт болохоор 10,000 төгрөг байдаг. Та бүхэн маань description хэсэг дээр байгаа Instagram линк дээр минь дараад тэгээд бичээрэй. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор хүмүүстэй хандаж хэлээд
та бүхэн маань ингээд энэ бичлэг нь таалагдаад те энэ энерги нь таарад ингээд сэтгэлд чинь хүрсэн бол надад тусалж үлээ шүү. Description хэсгээр данс минь байгаа. Тэгэхээр та бүхэн маань надад туслахыг хүсэж байгаа сэтгэлээрээ тусалж болно шүү. За тэгээд уншлагын юм болоо та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор та бүхэн маань subscribe дарж өгөөрэй. Та хэдийн маань саб надад үнэхээр их урам зориг өгдөө шүү. Баярлалаа.